За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргье. За тэгээд өнөөдөр бид нар чи яг юуны төлөө хуралдаад байгаа юм бэ? Яг гүйцэтгэлийн тайлан гаргахлаар бол одоо 52%, 64% биелсэн гэж үзээд байгаа. Гэтэл нөгөө талаас бид нар биелээгүй байх гэж хараад байгаа. А биелсэн ч бай, биелээгүй ч бай, энэний дараах үр дүн нь юу юм бэ? Хариуцлагаа тооцохгүй бол бид нар ингэж хуралдаад ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Энэний дараа одоо их хурлаас ажлын хэсэг гардаг ч юм уу яадгийн ямар ч байсан гүйцэтгэлээ дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Тийм ээ? Дарга. Тэгээ тэрнийхээ араас явах хэрэгтэй байна. Тэгэхгүй л ингэж хуралдаад байх хэрэг алгагүй шүү дээ. 5 дахь өдөр бид нар хуралдсан. 5 дахь өдөр хуралдаад яасан? Сайд нар байхгүй гэл болцгоос шүү дээ. Хойшлуулсан ш 1 дахь өдөр болтол. Одоо тэгээд байгаа сайд нараа харалтаа. Бас л байхгүй шүү дээ яг үнэндээ. Төсөв ярихлаар бүх сайд ороод ирдэг штэ. Авах болохоор ирээдүй ярих болохоор яагаад өнгөрснийг ярих болохоор ингэж байхгүй байгаад байгаа юм бэ? Мэдээж ажил ихтэйг нь ойлгож байна. Бүгдээрээ л ажил ихтэй байгаа. Давхар дээлтэй учраас. Гэхдээ энд суугаад байдаг сайдууд байна штэ, байнга хариултаа өгж идэг. Огт суудгүй сайдууд биш штэ. Тэгээд үнэхээр сууж чадахгүй, хоёр ажил хийж чадахгүй бол тэр давхар дээлээ болох хэрэгтэй биш штэ. Сайд нарын зүгээс тийм асуудал дээр яриадсэн шүү дээ. Бид нар ажиллаа хийж яам дээр ажиллаж чадахгүй юм гэдэг. Тэгвэл яам дээр ажиллах боломжийг нь олгоё л доо. Ингээл их хурл яам гэсэн хоёр юм давхцуулчаал тэгэл асуудал үүсээд нь шүү дээ эндээс ч болоод. За тэгээ Монгол улсыг 2021-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл тодорхойлсон зорилго зорилт арга хэмжээний хүрээнд 21.7 их 80 төгрөг зарцуулсан ч нийгмийн эдийн засагт эерэг өөрчлөлт бий болсон тодорхойлогдохгүй байна гэд үндэсний аудитын газар дүгнсэн байна. Тэгэд ийм дүгнэлт байхад бид нар энийг дахиад задлаад яриад байх хэрэг байна уу? Энэ дээр одоо сайдууд минь яг суух үедээ энэ танхимдаа суугаад хариулах үедээ яг хариулчихал та. Тэгэхгүй ирсэн мэрэгжилтгүүд нь бөөрн килсээр байгаад ямар асуулт асууснаа бүр мартахаар байна шүү дээ энэ танхимд. За тэгээд би нэг л юм асууя. Одоо бүгдээрээ л талтлаас нь асууж байгаа. За хоёр юм асуух юм байна уучлаарай. За нэгдүгээрт эмийн чанар. За эмийн чанартай холбоотой ажлын хэсэг нэгийг байгуулж тэгээд төсөл арга хэмжээ нэгийг хэрэгжүүлээд эмийн чанар дэлхийн жишгт байна гэдгийг 90%-аар баталсан байна. Тэгвэл энийг яаж баталсан юм бэ? Яг энийг хариуцж байгаа яам, энийг хариуцж байгаа хүн нь яг энэ дээр тайлбар хийлээд өгөөч. Эмийн чанар яг үнэхээр дэлхийн жишгт байгаа гэдгээ 90% баталж байгаа юу? За энэ дээр нэгдүгээрт яг тодорхой хариултаа байна. За хоёрдугаарт энэ танхимд байгаа хүмүүс, энэ танхимд байгаа сайд нар өөрсдөө хуулиа хамгийн сайн биелүүлдэг байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйл заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэх тухай. 25-аас дээш ажиллагчтай албан газар 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулах ёстой. Ажилуулахгүй бол тэр хэмжээгээр төлбөрөө төлөх ёстой. Тэгвэл энэ манлайлал манай их хурлд байхгүй шүү дээ. Энэ засагт байхгүй байна. Би засгаас энийг дихмээр байна. Хамгийн түрүүнд. Хаа байна? Ерөөсө 48% биелэлттэй л биш. 2023 онд юм байсан. 2024 оны дүнг харлаа. Ялгаа байхгүй. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хөдөлмөр эрхлэхэд нь саад болоод байгаа юм бэ? Яагаад чирээд явахгүй энэ аж ахуйн нэгжүүд чинь 52% хэрэгжүүлж байгаа шүү. Тэгэхэд одоо энэ танхимд байгаа 1 минуттай нэмээд авчаа. Баясгалан гишүүний микрофон дээр 1 минут нэмье. Энэ танхимд байгаа сайд нараас одоо яг босч ирээ. За манайх 100% биелүүлж байгаа гэдээ хэлчих сайд байна уу? Надад 2024 оны 10 сарын 1-ний байдлаар ирсэн яг мэдээлэл байгаа. Тэгэхээр та бүхэн яг 100% биелүүлж байгаа гэсэн тийм сайд байна уу? За ер нь хэдэн хувьтай байгаагаа та нар нэг өөрсдөө хэлээд явчаач. Энэ асуултыг би энэ танхимд байгаа сайд нараас асуух гэсэн юм аа. За ийм хоёр асуултанд яг тодорхой хариулаад өгөөрэй. За баясгалан гишүүн маш тодорхой асуулт асуулаа. За түрүүн ганц зэрэг гишүүний асуултанд би санал гээд өнгөрөөчих шиг боллоо. За эхлээд Жахлан сайд хариулж идэх үү? За ганц зэрэг гишүүний асуултанд хариулъя. Өнгөрсөн онд шинэ оршоо төсөлтөөр 25.1 тэрбум, энэ жил 105.3 тэрбум гэж төслөгдсөн байгаа. Нийтдээ 130 тэрбум гэсэн үг. Тэгэхээр нэг их нийт бол биш шүү.
За баясгалан гишүүний асуултанд хариулъя. Манайх 100% гүйцэтгэлтэй байгаа. За эмийн чанарын асуудалт Мэд сайхан сайд хариулъя. Энэ эмийн чанарт одоо өөрчлөлт гарах төвшин нь 90% биелэлтэй л байна гэж дүгнэлт гарсан баг л та. Түүнээс одоо яг эмийн чанар үний асуудал одоо яг өнөөдөр 90% та байна гэдэг тийм дүгнэлт бол биш л баг л та. Гэтэ энэ дээр бол маш том өөрчлөлтийг хийж байгаа шүү дээ. Ажил авсан цагаас хойш ер нь томоохон бодлогын өөрчлөлтүүд хийгдэж байна. Одоо энэ нэг их усүрийн худалдаа авалт эмийн чанартай гадны хатуу зохицуулалттай эмийн улсуудаас одоо эхний ээлжний эмнүүд орж ирээд ард иргэд хүрээд үр дүнгээ өгөөд эхэлж байна. Дөрөв бас чин бүрэн гишүү асууж ирсэн эмийн одоо олон улсын стандартыг шаардлагыг хангасан лабораторийн төсөл маань 9 сараас хойш эхлээд одоо зураг төсөл нь бий болцсон тендерийн шалгаруулалт нь явагдаж байгаа. Энэ намар 11 сар гэхэд ер нь энэ лаборатори маань ашиглалтанд орохоор явж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад энэ төслийг хийж хэрэгжүүлж байгаа. Манай улс ер нь энэ эмийнхаа одоо энэ чанар аюулгүй байдлыг үнэлгээг сайжруулах төвчний суур төвчний олон ажлуудыг хийхгүй бол бид нэр зүгээр ганц нэг эмийн асуудлуудыг шийдээд энэ маань бол үр дүнд хүрэхгүй нь тодорхой байгаамаа. Тэгэхээр энэ суур шинжиллийн ажлуудыг бид нар маш сайн хийж байгаа. Ирэх оны 26 оны төгсгөл гэхэд манай улсад нийлүүлэгдэж байгаа бүх ийм тарианууд чанартай боломжийн хэмжээний одоо хямд үнэтэй байх энэ бодлогын ажлуудыг бүгдийг нь бид нар эхнээс нь зэгслээд хийгдээд үр дүнд хүрж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За хөдөлмөрийн маамлын сайдын хамгаалан сайд. За баясгалан гишүүнэ цөмөр одоо бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бас гендэж би гондож би гэдэг шиг яг энэ төрийн байгууллагууд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллах бас тэг огт төсөлгүй байгаа асуудал биш юм билээ. Хамгийн гол нь одоо энэ бид нар энэ төрийн албаныхаа тухай хуульд өөрчлөлт оруулж яг энэ төрийн байгууллагад орж байгаа яам тамгын газарт ажиллах улсууд дээр тавьж байгаа шаардлагуудыг яг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байдлаар жаахан хөнгөвчлсөн одоо энэ шалгууруудыг тавьж өгөхгүй бол бид нар одоогийн байгаа энэ төрийн албан агч нарын сонгон шалгаруулдаг энэ журмаар бол яам тамгын газрууд яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яг бүгдийг яг энэ хуулийнхаа хүрээнд ажлын байртай болгочихно гэдэг энэ жаахан гин төсөөлөл юм байл шүү. Энийг бид нар нэг тохируулга хийх юм зайлшгүй шаардлага бас үүссэн байгаа. За манай засгийн газрын мөрөө хөтөлбөрт бол яг энэ хуулийн хэрэгжилтийг бол хангаж ажилланаа. Энэ хэрэгжилтийг хангаж ажиллана гэдэг энэ том зорилт бол тусцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд одоо цөмөрө хяналтаа тавиад явах бүрэн юм боломжууд нь байгаа бол